Тэгээ сайн бацхан уу, манай Dark 3 дугаар сарын 18-ны 7 дахь дугаар эхэлж байна. Тэгээд эхлэхээс өмнө би энэ Дэлгэрмаа гэсэн хүний комментиг сонгосон. Тэгээд цагдаа нар бол үнэн хариуцлагагүй маа, хүний үгээр үг хийж хүний амнасыг яавалч яа гэж байгаа юм шиг гэсэн байсан. Тэгээд энэ хэрэгтэр болохоор Cindy James-ийн ex-husband Roy McPherson бас нөгөө сэжигтнэр цагдаа нар авч үзчихсэн. Түүнээс гадна өөр Pat McBride гээд өөрөө бас цагтаа байсан нэг залуу байсан бэлээ. Тэрнтэйгээ тэгтээ нэг тийм амар удаан байгаагүй. Тэрийг бас хүмүүс сэжигтэн мөн байх гэж сэжгэлдэм бэлээ шүү. Тэгвэл бас хэрэгтэн байх боломжтой л юм тий. Тэгээд хурдан хэрэгтэн олдоосоо илээ. За тэгээд хэрэгээ эхлэхээс өмнө бас эмзэг айдаг хүмүүстэй бас сануулж хэлье гэж бодож जैन. Тэгээд иймэрхүү эвгүй эрүүг сонсоод айгаа дараа нь бас бодол санаас чинь гардггүй байх юм бол бас гэлснээгаа өөрөө мэдээ сонсоорой гэж зөвлөе. Тэгээ энэ удаагийн хэрэгээрээ би Mark James Roger гэх хэрэгтэн хийсэн хэргийн талаар ярина. Тухайн үед яг 1980-ад онд хэрэг хийсэн тэр үеийнхэн зураг ерөөсөө байхгүй. Тэгээ бүр сүүлд авахсан ганц зураг байд юм лээ. Тэгээ зэндэн зураг байхгүй байгаа шүү гэд эхлээд хэлжээ. За тэгээ хэрэгтээ оръё. Тэгээ хэрэгтэн Mark James Roger гэдэг хүний талаар мэдээлэл юусоо байдгүй мэлээ. Тэгээ ямар ч л байсан жүжигчний мэргэжлэр Калифорни мужийн Лос Анжелест одоо Холливуудад сурч төгссөн гэдэг. Тэгээд ажил байхгүй улмаас энд тэнд хэрэг хэсүүжилж амьдардаг ба яг тийм тогтсон амьдрал байхгүй. Ингээд тэрээр 23 настайдаа 1980 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 4:30 үед ингээ Невада мужийн Winnemucca хотод замын унаа хайж хэсүүжилж явж байгаад нэгэн шатган түгээгүүрийн газар одоо бензин авч буй Роберт Шот гэх хэрэгтэйг харсан. Тэгээд явж очиод баг зэргийн яриа өрнүүлж өөрийгөө яг жинхэнэ нэрээрээ бол биш Джон гэж хэлээд би Холливуудад хөгжимчин хийдэг хүн би Рено хот руу ажил олох зорилгоор ингээ явж байгаа. Тиймээс машингүй улмаас одоо энэ тентхийн унаанд дайгдаж яваад одоо тийшээ мөнлөлт өгөх унаа хэрэгтэй байгаагаа эдгээр ингээ хэлж ярилцсан танилцсан байдаг. Тэгээ Роберт бол айгүй сайхан сэтгэлээр нөгөө энэ хүн туслая гэж шийдээд би Рено хот руу явахгүй ч гэсэн яд замд нь байдаг Имлегийн хот руу явж гинэ. Тэгээ тэр хүртэл чамд төхүүлээд өгье гэж хэлснээр Рожерыг машиндаа сулган тэр хоёр хөдөлдөг. За машинд суугаас өмнө Робертийн нүдэнд Рожер олыг харагдахдаа маш туранхай өндөр илдэг зүгээр л одоо энгийн тийм хөгжимчин эрэхтэй гэж харсан боловч яг замдаа явах зураа одоо их сонжигтэй амир гаргаж эхэлсэн байгаа. За тэгэл тол руу машины хойшоо сандарч эргэн хараад нүдээ завчаал биеэр тийш ингээд шидлээл байсан. Тэг харин яг Роберт луу бол яан дэнзээ үйлдэл бол юусоо гаргадгүй. Тэгээд яг энийг харчаал Роберт ингээл дотроо за яд чи энэ хүн ингээд муу юм биш байгаасай зүгээр тэгээл аль болох өөрийгөө тайдвар болохыг хичээж явж исэн. Тэгсэн ингээл одоо явах л тусам улам эвгүй болж амдаа Рожер чинь яан дэнзээ юм бовтнаал утахгүй яриад тэгснээ Робертод хандаад чи барыг итгэхгүй л ахaltaа. Гэхдээ би сайн Америк хүн. Чи барыг итгэхгүй бахалтай. Гэхдээ би чиний талд би эх орныхоо төлөө тэмцэх болно гэж хэлсэн байт юм лээ. Тэг ингэж явсаар ашгүй Имлегийн хүрх хоттой ирснээр Джоныг буулгаж яг нэг санаа намарсан байдаг. Ингээд нөгөө Рожер чинь яг Невада мужийн одоо элсэн цул гэх юм уу одоо уулаар л ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ маргааш өдөр нь 12 цагийн орчинд Махуба Canyon гэх хэсэгт Рожер одоо бас л замаар унаа айгаад явж исэн. Тэгээд Дэвид Харчерн гэх геологч тэм эрэгтэй түүнийг хараад одоо бас л тэр хоёр баг зэргийн яриа өрнүүлж зогсдог. Тэгээд эхэндээ өөрийгөө Джон гэж танилцуулсан шүү дээ. Тэгээд Рожер ч тэгсэн энэ удаад болохоор TP Fox гэж танилцуулсан. Тэгээд бас л өөрийгөө би хөгжимчин хүн Рено хотлоо ингээ ажил болохоор явж байна гэдэг одоо тийшээ явах замын унаа хэрэгтэй байна гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд Дэвидийн хувьд бол Махуба Hill Mine гэх одоо тэр уул уурхайд ажилдаг байсан учраас ажилдаа явж исэн. Тэгээд яг тэр хоёрын уулзсан тэр газраас 37 км яваад хүрэх газар байсан. Тэгээд ямар ч л байсан чи ингээд одоо тийшээ төхмөр ах юм бол ханаттай хамт явж болно гэж хэлснээр Рожер зөвшөөрөөд ингээд тэр хоёр хамтдаа машинд нь суугаад хөдөлдөг. Тэгээ Дэвид бол дотроо ямар сонин нэртэй хүн мэйгээ бодож исэн гэсэн. Тэгээ айгүй бол нөгөө хөгжимчин хүн болохоор тайсны нэр нь юм байна л гэж одоо бодсон гэсэн. Тэгээ замдаа бол тэр хоёр нэг юм яриаггүй айгүй чимээгүй явжсэн. Удалгүй. Тэгээ амандаа бүр хүн ойлгохооргүй нэг сонь юмнууд амар шулганаал. Тэгээл нөгөө л нэг эвгүй үйлдэлүүдээ гаргаад эхэлжсэн. Тэгээл Дэвид бол бас л дотроо энэ яасан сонин хүн бэ гэж бодоод ер нь жоохон айжсэн. Ингээд ашгүй удалгүй хүрх газараа утсноо Рожерыг буулгаад
Дэвид ажил руугаа явдаг. Одоо Дэвид болоод Роберт гээд нь хоёр эрэгтэй хоолыг үл таних эрэгтэйг машиндаа суулгаж зам төхөөлж өгсөн нь бол өөрсдөө бүр маш эрсдэлтэй аимшигтай хүнд одоо тусалснаа ерөөсөө өөрсдөө төсөөлөжгүй бас ямар ч хэлсэн адтай ингээ зүгээр салаад өнгөрсөн байдаг. Ингээд Рожер Махуба Хилл Майн гэх одоо ууланд буусан шүү дээ. Тэгээд тэр нь болохоор одоо нөгөө Pershing County гэх одоо Невада мужийн хойд зүгт байх газар байсан. Ингээд тэрээр нөгөө алхаж аваад нэгэн ойр хавьда одоо ямар ч тийм айл байхгүй нэгэн байшныг олж хараад очиод хонхын дарсан чинь ямар ч хариу байгаагүй. Тэгэхээр нь гэрт нь хүн байхгүй байгаа гэж мэдээд хаалгыг нь одоо бариулын эргүүлсэн чинь гэр нь онгорхоо байсан. Тэгээ шууд гэрлэн ороод үлсчихсэн учраас одоо галтугаар нь ороод шүүгэнээс нь лаазтай шош гаргаж ирээд бас нөө гэрээ эзэд нь одоо тэр өглөөнөө өөртөө хийж уужсэн тэр кофенээс нь үлдсэн байсныг хараад өөртөө аяглаад хоолныхаа ширээн дээр нь одоо тухтаа гэх чинь суугаад кофегоо ууж шошоо идсэн байдаг. Ингээд идэж дуусчаад одоо яваагүй гэрт нь тухалж шүүгээ 50 өдрийн бүр ухаал өрөөнүүдээр нь хисэж яваад унтлагын өрөөнөөс гар бууг одоо олоод өмднийхөө арын арманда хийдэг. За тэгэнгүүтээ галтгооны өрөөрөө доошо буугаад нэг том хутгийг сугалж аваад эргээд унтлагын өрөөр нь ороод гэрээ эздэг эрхийг нь хүлээж эхэлдэг байгаа. За тэгсэн удалгүй нөө гэрээ эзэд болох 71 настай Emery Strode эхнэр 72 настай Mary болоод тэдний 41 настай охин Miriam Treadwell нь одоо гэртээ бүгдээр ирцгээдэг. За тэгээ гэртээ орж ирээд ямар ч хэлсэн гадны хүн орж ирсэн гэсэн ямар ч уул мөр байгаагүй улмаас одоо гэрт нь танихгүй хүн одоо нуугдчих байгаа гэж юусоо гадарлаагүй. Тэгээ Рожер ч яг хөдөлгсөн одоо бүх юмудаа бүгдийн байр байранд нь тавиад хүмүүс орж ирэх юм бол мэдтгээрүү тийм орхиод унтлагын өрөөнд ингэ нуугдчих байгаа байхгүй юу. Тэг эхнэр Мэри нь хамгийн түрүүнд унтлагынхаа өрөөрөө ингээ орж ирсэн. Тэг хаалгаа онгоолгоол ороод ирсэн чинь шууд Рожер яг урдаас нь харцсан, хутга барьсан зогсож байдаг. Тэг шууд Мэриг нуруунд нь хутгалдаг. Тэг хөөрхөн эмэгтэй мэдээж орилж чарлаад тусамд гуйсан. Тэгээ нөхөр нь өрөөрөөгөө ингээл гүгээд ороод ирсэн чинь нэг танихгүй эрэхтэй бас л одоо ингээ гартаа цустай том хутга барьсан мэснийг хараад бүр амар цочдож айгаал тэг хөөрхий эрэхтэйг одоо ямар ч үйлдэл хийх одоо сөхөө байхгүй байхад нь мөн л нуруунд нь хутгалсан ба дээрээс нь цээжийн хэсэгт нь хутгалсан байдаг. Тэг энэ агуур нь нөгөө шархцсан ихнэр нь мөлхсөөр хөөрхий амт нөгөө унтлагынхаа өрөөнөөс гарсан байна л та. Тэгсэн нөгөө Рожер чи араас нь гарч ирэнгүүтээ цээжийн хэсэгт нь буудснаар хөөрхий эмэгтэй нас барсан. За тэгэнгүүтээ эргээд унтлагынхаа өрөөрөө нь биеийг нь оруулангуудаа нөхрийнх нь биеийн дээр ингээд давхардуулаад тавьсан байдаг. За харин нөгөө охин Miriam нь болохоор хараа найгуу мууин гинэ бараг нэг нүдэнд сохор шахуу хажуугаар нь хөлөө гэмтэж гисэн гипстэйс учраас гүйж чадахгүйгээс гадна сайн алхаж чадахгүйсэн. Тэгээ тиймээс нөгөө доод давхрын цочны өрөөнөөс ээж аавгаа дууцаар байсан бол ч ямар ч хариу ирэхгүйсэн. Тэгээ Рожер шууд бууж ирэнгүүтээ барьж аваад гарын нуруунд нь хүлээд нуруунд нь нэг удаа буудаад алсан байдаг. Тэг хөөрхийг алчингуудаа мөн л дээшээ ээж авах нь унтлагынх нь өрөөрөө нь оруулаад биен дээр нь ингээд бас л давхардуулаад ингээд тавьсан. Тэр үедээ бас яагаад чи аль хэдийн өвчгсөн байсан аавыг нь дахиж нэмээд нэг буудсан мэт юм лээ. Тэгэнгүүтээ тэр гурийн биеийн орныхон бүтээлгээр нь бүтээчээд машиныхын дэлгүүрийг хулгайлаад гэрээс нь гарч явж цогцдог. За тэдний машин болох металлик тийм blue pickup truck болог тэрийг унаад уулан дах уурхайн зүг чиглэж явсан. За тэр замд нь бол яг хэд хэдэн ажилчид одоо уурхачд ч юм уу те ямар ч исэн одоо Strode-ийнхний машины танихгүй хүн унаж авааг хараад гайхаж исэн ч гэсэн яг сүртэй юм бодож асууж зогсоогоогүй. За тэгсэн Рожер ажиллаа хийжсэн нэг уурхачин Ray Horn гэх эрэгтэй лөө чиглүүлээд хэд хэд удаа буудсан. Азар ашгүй нөгөө эрэгтэй юусаа оноогүй зүгээр өнгөрсөн байт юм лээ. За ингээд нөгөө айгүй хурдтай дахиж явж идэл нь машиных нь бензинийн дуусаад зогсдог. Тэгсэн холгүй хурдны замын нэг засварчин эрэхтэй түүнийг бензинг болоод ингээд зогссон байгааг хараад очиж туслахаар шийдээд шатхуун түгээгүүрийн газар руу хүргэж өгөөд бензинийг авахтан туслаад эргээд машин дээр нь буулгаж өгсөн байдаг. За тэр ажилчин бол алуурчин хүн ингээд цогтхотон тусалж байгаагаа ерөөсөө ингээд мдээгүй, төсөөлөжгүй. Маргааш өдөр нь бохогрогч Strode-ийнхний хүү болох Frank эхнэр Linda-гийнхаа хамт ээж аавгаа ингээд гэрт ирдэг. Тэгээ тэр хоёр болохоор талхарлын баяр гээд хотоос гараад зугаалж явж агаад ирсэн байт юм лээ. Тэгээ ээж аавх нь ингээд гэрлөө ороод айгүй нэг эвгүй байгаа. Тэгээ ингээд хаагаад өрөөр нь орсон чинь аимшигтай зүйл босныг хараад мэдээ шууд 911-д дуудсан.
За тэгээд тэдний биеийг одоо шинжилгээд түүний аав Эмрийг бол 3 удаа буудсан, бас 2 удаа хутгалуулсан. Тэгээ бүр цээжинд нь хутган зоогцох хിവэрэ байсан гэдэг. За тэгээ нэг хутгын мөрөнд болохоор нөө цээжнийх нь карманд нь байсан, цагийг онсон байсан. За тэр цагаас үзэх юм бол яг нэг цаг зогссон байсан нь шүүх эмнэлгээс яг бол энэ яг хохирогчийн өгсөн цаг байх гэж тогтоосон байт юм лээ. За ингээд мэдээж нөө хэрэгтний цагдаа нар хайж исэн. Тэгээ ойр авийн бүхэл хүмүүсээс мэдүүлэг авч исэн. Тэгээд уурхад ажилдаа нөгөө очихдоо замдаа буулгасан Дэвид байгаа шүү дээ. Тэр хүнээс бас мэдүүлэг авснарыг хартан жигтэй харагдсан. Тэг өөрийгөө TB Fox гэж танилцуулсан гэж хэлж өгсөн байдаг. Тэг бас өөр хүмүүс хэлэхдээ ингээд амар туранхаа өндөр залуу байсан. Тэг хөлөндөө урууга харсан пирамид зурчихсан. Тэг сонь юм буфтнаад байсан гэж хэлцгээдэг. Тэгээ Рожер нөгөө цутах явцдаа 12 сарын 5-ны өдөр Канадын хэлээр орохыг завцсан байдаг. Тэгээд цагдаа нь бол ерөөсөө оруулаагүй байт юм лээ. Тэгээд сүүлд тэр цагдаагаас мэдүүлэг авсан чинь Рожер өөрийгөө ингээл би хойд Америкийн хаан байна эдрэг гэл хачаач юм яриад исэн гэд хэлж илээ. За тэгээ Рожер яаж баригдсан бэ гэсэн чинь 1981 оны 1-р сарын 4-ний өдөр буюу хэрэг хийснээсээ бараг сарын дараа Флорида мужийн Panhandle гэх газар нэг жолооч эрэхтэй 911 лүү амар сандарсан байдалтайгаар одоо нэг урд нь нэг сэтгцэн өвчтэй гэж хэлмээр бараг тийм эрэхтэй хүн бүр хурдны зам дээр ингээ явж байхад минь урд гүйжээр зогсоод хөдлөхгүй байна гэснээр дуудлага өгдөг. Тэгээд тэр айгу 2 настай хосоод байсан мэйл л дээ. Тэгээд айгу гаахаад цагдаа дуудснаар Роджерийг баривчилж авч явсан байгаа. За тэгээд шалгаад одоо нэрийг мэдээж асуусан шүү дээ. Нэрийг асуусан чинь бүр хит хитэн өөр нэр хэлээд байсан. За ихэндээ TB Fox эсвэл Mark Joseph Haydock гэж хэлээл. Тэгээд хамгийн сүүлд нь ямар ч гэсэн өөрийнхөө жинхэнэ нэр болох Mark James Roger гэдгээ хэлсэн байдаг. Ингээд нөө TB Fox гэж нэрийг сонсоод өмнөх нөө Дэвидийн өгсөн мэдүүлгийг санаад за энэ яг тэр 3 хүнөөсөн алуурчин юм байна гэж мэдсэн байхгүй. За тэгээд хурууныхаа хийгнийг авч исэн чинь ярахаас ингээд татгалцсан гинэ. Тэгэнгүүтээ цаасан дээр би засгийн газарт хараалагддаг гэж бичсэн байдаг. Айгүй ингээд сонин үйлдэлүүд байнгын одоо ярьслага гаргаж исэн. Ингээд Рожерийн шүүх хурал болж эхэлсэн. Тэгээд мэдээ сэтгэл зүйн шинжээчдээр evaluation-ыг хийхэд бол бараг бүгдээрээ түүнийг paranoid schizophrenic-тэй хүн байна гэж онош гарсан байдаг. Алга үлдэхтэй бол яг psychotic paranoid delusions буюу одоо айгүй хийм хар сонсож байсан шинж тэмдэгтэйгээр хийсэн онош гарсан байдаг. Харин нэг гэрчин болохоор хэлэхдээ ингээл наад хүн чинь Холливуудад жүжигчнэр төгссөн хүн штэ. Энэ сэтгцэн өвчтэй юм шиг бүр жүжиглэх нь бол айгүй наад хүнд чинь амархан байх. Тэг ингээд жүжиглээд байгаа юм шүү гэж хэлж ярьсан байт юм лээ. Тэгээд Рожерийг ямар ч хэлсэн 3 хүний аминд хүрсэн, нэг хүний аминд хүрэхийг оролцсон, бас машин уулгаасан гэсэн юм хэрэгүүдээр яллах шүүх хурал болсон. За түүний өмгөөлөгч нь яг өмгөөлөхтэй бол яг Рожерийг сэтгцэн өвчтэй улмаас цаазын ялыг бол өгөх ёсгүй гэж байсан ч гэсэн ашгүй шүүгчтэн сонсолгүйгээр 1985 онд ингээд Невадагийн шүүхээс Рожерийг цаазаар авах ялаар шийдгэсэн байдаг. Тэг хүүрхийн нөгөө алуусан хохирогч нэг ээж аав хоёр наа штэ тий. Тэр хоёр нь байнгын өдрийн тэмдэглэл бичдэг. Тий хамгийн сүүлд хүүрхий бичсэн өдөр нь болохоор 12 сарын 2-ны өдөр буюу нөгөө алуулгынхаа өмнөх өдөр бичсэн байт юм лээ. Тэгээд нэг вебсайтнаас харсан чинь яг Рожер яагаад тэр хүмүүсийг алсан бэ гэсэн шалтгаанаа шоронд тахтаа хэлсэн мэлээ. Тэгэд би өөрийгөө хамгаалаад Strode-ийнхнийг алсан гэж хэлсэн байт. Тэг өөрийгөө хамгаалсан гэдэг одоо яг юунаас яаж гэдэг нь бол ерөөсө тодорхой байхгүй. Тэр тусалсан 2 хүн рүү яаж азар дайраагүй юм те. Тэгээ бас Америкийн ихэнх хурдны зам бас нөгөө нэг зарим зүгээр энгийн зам дээрээс машин дамжиж явж байгаа хүн авах хориотой байд юм билээ шүү дээ. Ерөөсөө тэгэж авч болтгүй юм билээ. Тэ. Бас л эвгүүтэй тэр хүн ямар ч хүн байгаа юм билээ. Танихгүй хүний чинтэй хэлж мэдэхгүй болохоор. За тэгээд өнөөдрийн маань хэрэг нэг юм байна. Тэгээд илүү их сонсгой хүсэх юм бол subscribe бутнаа дараарай. Тэгээд маргаашийнхаа хэрэгээр уулзцгаая. За баяр таа.